За сайн байцгаана уу. Жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврын танилцуулъя. За энд харагдаж байгаа энэ лого бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлсэнийг баталгаажуулсныг гэрчлэх ийм лого байна. За миний танилцуулга үндсэн 3 хэсгээс бүрдэн. Нэгдүгürt бол ерөнхий зүйл. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг яагаад батлах болсон, ямар үндэслэл шаардлагатай юм гэдэг талаар танилцуулъя. Хоёрдугаарт нь болохоор хөдөө аж ахуйн зохистой дадлын зааврын танилцуулга. Ямар агуулгатай вэ гэдгийг танилцуулна. Гуравдугаарт нь хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснээр ямар ашиг тустай юм бэ гэдэг асуудлыг товч танилцуулна. За ерөнхий зүйл. Жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэл хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврыг 2019 оны 5 сарын 29-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайд бол хамтран баталсан байгаа. За энэ дээр ингээд тушаалын дугаар харагдаж байна. А166, А251 гэдэг. За энэ зааврыг яагаад батлах болсон бэ? Хууль зүйн үндэслэл нь юу вэ гэвэл хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюул байдлыг хангах тухай хууль 2012 онд батлагдсан гарсан. Эдгээр хуулиудаар дараах нэр томьёонуудыг бол хуульчилж оруулж өгсөн байгаа. Тухайлах юм бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэдэг нэр томьёо орж ирсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны үйлдвэрлэл эрхэлж байгаа жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч бол хүнсний сүлжээний хамгийн анхан шатны үйлдвэрлэл буюу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч мөн гэж томьёолж оруулсан байна. За дээрх хоёр хуулиар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст эргэн хуулийн этгээдэд бол дараах хариуцлагуудыг ноогдуулсан байгаа. Нэгдүгээр бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч тухайлах юм бол манай тохиолдолд жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч бол өөрийнхөө тарьж ургуулсан жимсг нь хүнсний ногооны аюулгүй байдлыг бол хангаж ажиллах ёстой. За хэрэв үйл ажиллагааных нь үр дүнд ямар нэг сөрөг үр дагавар бий болох юм бол тэрийг өөрөө хариуцах ёстой гэсэн ийм шаардлага буюу үүрэг байна. За энэ сөрөг үр дагавар үүсэхээс яаж зайлсхийх вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал бол чухал. Үүний тулд жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч бол үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхийг энэ хуулиар үүрэг болгосон байна. За энд би дахиад нэг тодорхойлолтыг товч танилцуулъя. Энэ дээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс гэж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль дээр томьёолж оруулсан. Өөрөөр хэлэх юм бол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан хүнсний зориултын бус баглаа багаж тоног төхөөрөмж тээврийн хэрэгслээ ашигласан эсвэл эрүүл ахуй ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд гаргасан ийм бүтээгдэхүүнийг бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс гэж томьёолсон. Өөрөөр хэлэх юм бол ийм сөрөг нөлөөтэй хүнс үйлдвэрлээд гаргаад үр дагавар бий болоход үйлдвэрлэгч өөрөө хариуцна гэсэн. За хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд түрүүн танилцуулсан хөдөө аж ахуйн зохистой дадлыг томьёолж оруулсан байна. Энд бол ургамлын гаралтай хүнсний түүхий бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэл тэдгээрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх нөхцөл үйл ажиллагааг бол хөдөө аж ахуйн зохистой дадал хэмээн томьёолсон байна. За энийг бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг тариалан эрхлэгч үйл ажиллагаанд мөрдөж ажиллана, нэвтрүүлж ажиллана гэсэн. Жимсг нь хүнсний ногооны үйлдвэрлэлийг яагаад онцолж авсан гэхээр зэрэг бусад таримл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол жимсг нь хүнсний ногоо бодвол хэрэглэгч тариан талбайгаас шууд хэрэглэх ийм эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн учраас хөдөө аж ахуйн зохистой дадлыг заавал нэвтрүүлэхийг шаарджээ. За эсвэл тариан талбайгаас боловсруулах үйлдвэрт очино. Түрүүний сөрөг нөлөөтэй хүнс хэрэг үйл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүний дараагийн шатанд нэвтрүүлэх юм бол хүний эрүүл мэндэд сөрөг хүнс гэж томьёолсон байгаа. Тийм учраас хөдөө аж ахуйн тариалан эрхлэгч бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг заавал нэвтрүүлэх юм байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснээр хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх ийм нөхцөл боломж бүрдэж байна гэсэн үг. За бидний мэдж байгаа
Жимс жимсгэн хүнсний ногоо бол тариалах талбай сонгох бэлтгэх, үр суулгацыг сонгох бэлтгэхээс ахуулаад худалдаагаар дамжаад хэрэглэгчийн ширээ хүртэл 10-аас доошгүй шат амжилтыг бол дамжиж явдаг байгаа. За тэгэхээр зэрэг энэ замдаа бол бохирдох аюулгүй байдал нь алдагдах юм эрсдэл бол маш өндөр байгаа нь харагдаж байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг жимс жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлснээр тухайн үйлдвэрлэл эрхлэгч бол хариуцлагатай үйл ажиллагаа явуулна гэсэн. Хоёрдугаарт бол мэдлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжилтэн байхыг шаардж байна. Гуравт ёс зүйтэй үйл ажиллагаа авах ёстой. Дөрөвдүгээрт бол тариалангийн үйлдвэрлэлээ ур чадвартайгаар эрхлэн явуулна. Эдгээрийг хэрэгжүүлж өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлснээр дадал бий болох нэ. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэн хэрэгжүүлэх вэ? За түрүүнд дурдсан угаасаа чинь зааврын нэрэн дээр байгаа. Жимс жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч бол үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллана. За нэвтрүүлснээр түүнийг гэрчлэх тэмдгийг бол сав баглаа бол шошгондоо хэрэглэх ийм эрх нь бол нэгдэнэ. Нэгснээр тариалан эрхлэгчд бол хэрэглэгчд түүний бүтээгдэхүүнийг амархан таньж мэд хэрүүл авах шаардлага хангасан гэх хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бол нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр орлого ашиг нэмэгдэнэ гэсэн. За тэгвэл энэ хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэнийг хэн баталгаажуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ дээр бол 3 дахь читгэл юм уу хөндлөнгийн баталгаажуулалтыг шаардна. За 2 дугаар хэсэгтээ оръё. Хөдөө аж ахуйн зохистой дадлын заавраар ямар асуудлыг зохицуулсан бэ гэдэг талаар давч танилцуулъя. За үндсэндээ бол 5 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Ерөнхий зүйл хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлага. Энэ маань энэ зохистой дадлын хамгийн гол хэсэг байгаа. За баталгаажуулалтын үйл явц, хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэх тэмдгийг хэрхэн хэрэглэх вэ? За хяналт шалгалт яаж явагдах вэ гэсэн ийм үндсэн 5 хэсгээс бүрдэж байгаа юм байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлага үндсэн хэсэг маань үндсэн 4 дадлын шаардлагаас бүрдэнэ. Нэгдүгээр бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ийм дадлын шаардлага. Хоёрдугаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа явуулах дадлын шаардлага. Гуравдугаарт бол ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах ийм дадлын шаардлага. Дөрөвдүгээрт бол бүтээгдэхүүний чанарт хамаарах дадлын шаардлага гэсэн ийм үндсэн 4 шаардлагатай. За хөдөө аж ахуйн зохистой дадлын дээр дурдсан үндсэн 4 бүлэг шаардлагыг бол шаардлага тус бүрээр нь нэн чухал гэж хоёр ангилсан байгаа. За нэн чухал шаардлагыг бол заавал биелүүлнэ. Чухал шаардлагуудыг 90-с доошгүй хуваар биелүүлэх нэ. Би энэ дээр нэг жишээ дурдж харуулъя. Тухайлх юм бол талбайн түүх менежмент энэ хэсэгт өөрийн талбай түүний ойр орчимд өмнө хэрэгэлсэн химийн бодис эсвэл биологийн аюулаас таримлыг бохирдуулах эрсдлийг тогтоож үнэлэх, баримтжуулах ийм шаардлага байна. За энэ бол чухал шаардлага. За шаардлагууд нь энд ингээд тавигдлаа. Тэгвэл энийг яаж нотлох юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл энийг талбайн түүхийн дэвтэр дээр хөтлснөөр нотлохоо бий болох нь. Дараагийн нэг асуудал тухайлах юм бол ноцтой эрсдэл тогтоогдвол бууруулах арга хэмжээ авсны дараа тариалт хийн гэж байна. Энэ бол нэн чухал шаардлага байна. За үүнийг яаж нотлох вэ гэхээр мөн л ялгаагүй бүртгэл хөтлөх, нотлох баримт бүрдүүлэх, газар дээр нь шалгах ийм байдлаар бол энэ шаардлагыг хэрхэн биелж байгааг нь үнэлж дүгнэнэ. За хэрэгжүүлэх үе шат, тариалт, ургац хураалт, ангилалт, савлалт, хадгалт, тээвэрлэлт гэдэг энэ бүх үе шатуудад хөдөө аж ахуйн зохистой дадлыг заавал нэвтрүүлэх байгаа. Гэхдээ тухайн үйлдвэрлэл эрхлэгч өөрийнхөө үйл ажиллагааны онцлогоос хамааран зохистой дадлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэвтрүүлж болно. За түрүүний дурдсан хөдөө аж ахуйн зохистой дадлын үндсэн 4 шаардлага энд харагдаж байна. Энэ 4 шаардлага. За энэ шаардлага тус бүрээр нь ямар шаардлагыг хангах юм бэ гэдгийг бол энд ингэж агсаага бичсэн байгаа. За үндсэндээ бол 105 ийм зохистой дадлын шаардлага байна. За хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлага бол хамгийн олон буюу 65, байгаль орчныг хамгаалах шаардлага 10, ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах шаардлага 20, хүнсний бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх шаардлага 10 байна. За та бүхэн харж байгаа бох энэ доор сургалт
тайлан бүртгэл, дотоод хяналт гэсэн энэ 3 бол дөрвөн бүлэг шаардлага дөрвөлн дээр нь орж ирснийг ингээд би улаанаар тодруулж харсан байгаа. Тухайлах юм бол сургалтыг одоо байнга явуулж, ажилчдыг одоо мэдлэгжүүлж, дадлагжуулснаар зохистой дадлыг одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэх үндэс суурь тавигдана гэсэн үг. За тайлан бүртгэл бол одоо заавал хөдөлж явах ёстой, нотлох баримт бүрдүүлэхэд маш чухал. Нотлохоо баталгаа бий болгоно гэсэн үг. Үүнээс гадна дотоод хяналтаа хэрэгжүүлэх нь бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх бас үндсэн хэсэг учраас энэ дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтээ дөрвөлн дээр нь шаардлага болгон оруулсан байна. За жишээлх юм бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах юм 65 шаардлага байгаа. Энэ дээр тухайлах юм бол одоо талбайн төв менежмент, үр суулгац, тарц, бордоо, хөрсний нэмэлт, ус, химийн бодис, ургац хураалтын дараах арга хэмжээ, сургалт, тайлан бүртгэл, дотоод хяналт гэсэн ийм одоо хэсгүүдэд бол энэ шаардлагуудыг хувааж томьёолж оруулсан байгаа. За энэ тухайлбал одоо талбайн төвхийн дэвтрийг хөтлөнө. Талбайгаа үнэлнэ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байна. Бохирдол эрсдэл байгаа эсхийг тогтоож түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Эсвэл зайлуулах арга хэмжээ авах уу гэдэг энэ талаарх одоо шаардлагуудыг бол одоо энд орж ирнэ. За хөрсний нэмэлт бордооны асуудал тухайлбал одоо жагсаалт 3 сайтын жил бүр батлан гаргадаг жагсаалтад орсон бордоо хөрсний нэмэлтүүдийг бол хэрэглэх нь. За зөвлөмж технологийн дагуу хэрэглэнэ. Хамгийн чухал асуудал бол боловсруулаагүй юм уу? Дутуу боловсруулсан бууз, бүтэг сангас бол хэрэглэхгүй гэсэн юм шаардлагатай байна. За усны асуудал чухал. Усны их үүсвэр бол бохирдоогүй байх ёстой. За жилд нэг удаа шинжилгээ заавал хийх нь. Саарл ус, хаягдл усыг бол тариалангийн үйлдвэрлэлд ашиглахгүй. За химийн ургамал хамгааллын бодисын ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургамал хамгааллын цогц аргыг бол одоо аль болох хэрэглэхийг урьдчил болгоно. За хэрвээ үнэхээр одоо хүнээлийн босгоос авсан тохиолдолд хүнээлт организм хүнээлийн босгоос авсан тохиолдолд буюу шаардлагатай тохиолдолд одоо 3 сайтын баталсан жагсаалтад орсон пестицидийг хэрэглэх юм байна. Тусгай зөвшөөрлөлтөд нийлүүлэгчээс авна. За 2 буюу хэд хэдэн химийн бодисын хооронд нь холихгүй зөвлөсөн тун нормоор хэрэглэн гэх мэтчлэнгээр ийм одоо шаардлагууд байна. Тэгээ энийг дандаа баримтжуулж, бүртгэлжүүлж одоо явах нэ. За ургац хураалтын үед ямар шаардлага байх вэ? Ургац хураалтын үед бол бас бүтээгдэхүүн бохирдох эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр энэ дээр бас тодорхой шаардлагуудыг тавьж оруулсан байгаа. За дараагийн нэг бүлэг шаардлага зохистой дадлын шаардлага нь болохоор байгаль орчныг хамгаалах. Энэ дээр бол 10 шаардлага байгаа гэдгийг түрүү хэлсэн. Байгаль орчин хүрээлэн байгаа орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар тариалангийн үйлдвэрлэл доктортой хөгжих боломж нь бол нэгдэж байгаамаа. За ингээд та бүхэн эндээс энэ шаардлагуудыг харж болно. За дараагийн нэг бүлэг зохистой дадлын шаардлага бол ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах. За сургалт бол маш чухал. За эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юм боломжийг бол хангасан байх ёстой. За аюулгүй ажиллагааны заавраар бол цаг тухай бүрд хангагдаж явах ёстой. За хамгаалтын хувцас хэрэглэл хангагдсан байх ёстой. Эрүүл мэндийн үзэлт бол жилд 2-оос доошгүй удаа орж шинжилгээ одоо өгсөн байхыг шаардна. Гэх мэтлэнгээр ийм одоо шаардлагууд байна. За дөрөв дэх үндсэн шаардлага бол бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх. Өөрөөр хэлэх юм бол хизээ хураах уу? За яаж одоо хурааж авсан бүтээгдэхүүнээс хавлах уу? Энэ хураалтын дараа одоо бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй байх ийм одоо нөхцөл боломжийг бол бас шаардлага болгон оруулсан байна. Тухайлах юм бол одоо ургац хураалтын дараа бүтээгдэхүүнийг савлах одоо үед бол угааг савлах үед орчин цэвэр байх ёстой, усны цэвэр байх ёстой, тоног төхөөрөмжинд зохих журмын дагуу цэвэрлэгээ үйлчлэл хийсэн байх ёстой. Ажилчид бол бас эрүүл ахуйн хувьд, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх ёстой, хувцас одоо хэрэглээр хангагдсан байх ёстой гэсэн ийм шаардлагуудыг тавьжээ. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч, жимс жимсгний үйлдвэрлэл эрхлэгч өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлчихжээ. Тэгвэл одоо энийг яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал яригдана. За хамгийн чухал асуудал бол нэгдүгээр тэр үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа ажилчид бол өөрийнхөө үйл ажиллагааг хянаж ажиллах ёстой. Технологи хугацаанд нь одоо үйлчлэгээ хийх хэрэгтэй.
За тэгээд бүртгэл одоо баримтыг бол бүрдүүлж ажиллах хэрэгтэй. За хоёрдугаарт нь дотоод хяналт маш чухал. За үүний дараа дотоод хяналт нь одоо манай үйлдвэрлэл хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлагуудыг бол үндсэнд нь биелүүлсэн дур зурагтай боллоо гэж үзэх юм бол хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулах нэ. За дараагийн нэг асуудал бол одоо гэрчлэх тэмдгийн асуудал яригдана. Энэ гэрчлэх тэмдэг бол зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах хэрэглэгч таниулахад бол маш чухал. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. За түүнийг нь 3 дахь чиглэлээр баталгаажуулчлаа. Гэтэл одоо энийг яаж хэрэглэгч мэдэх юм бэ? Зах зээлээ яаж таних вэ гэдэг асуудал чухал. Тэгвэл гэрчлэх тэмдгийг одоо сав баглаа бодол шошгон дээрээ тавих ийм одоо эрх нь бол тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нэгднэ гэсэн. За энэ гэрчлэх тэмдгийн загварыг бол Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд батлан гаргасан байна. За гэрчлэх тэмдгийг одоо бас хэрэглэхэд тодорхой шаардлагуудыг зохистой дадлын заавраар оруулж өгсөн байна. За тариалангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу хөдөө аж ахуйн яам баталгаажуулалтын байгууллагаар дамжуулан одоо гэрчлэх тэмдэг ашиглах зөвшөөрлийг болгоно. За баталгаажуулалт хамрагдсан тариалан эрхлэгч нь зөвхөн баталгаажуулалтын тэмдгийн талаар бол альва хуурамч төөрөгдүүлсэн мэдээлэл өгч болохгүй. За гэрчлэх тэмдгийг зөвхөн баталгаажуулалт хамрагдсан талбай таримлын төрөлд ашиглана. За гэрчлэх тэмдгийг баталгаажуулалтын гэрчлэгээний хүчинтэй хугацаанд хэрэглэнэ гэсэн ийм бас шаардлагуудыг тариалан эрхлэгчид тавьжээ. За 5 дугаар хөдөө аж ахуйн зохистой дадлын зааврын 5 дугаар хэсэг буюу хяналт шалгалт. За хяналт шалгалтыг бол төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар зах зээл дээрх хяналтыг бол хэрэгжүүлэхээр заавар тусгасан байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь одоо ямар ашиг тустай юм бэ гэдэг талаар товчхон танилцуулж байна. За мэдээж хэрэг тариалан эрхлэгч бол одоо үйл ажиллагаандаа зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр одоо мэрэгшин. За үйлдвэрлэлийн одоо илүү дутуу зардал бол хэмнэгдэнэ. За бүтээгдэхүүний одоо эрэлт хэрэгцээ бол нэмэгдэнэ, ингэснээрээ борлуулалт нэмэгдэнэ. За доктортой үйлдвэрлэл цаашдаа бол бий болно, орлого ашиг нэмэгдэнэ. За эргээд нөгөө үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх юм боломжууд бүрдэж улмаар одоо тариаламж түнд ажиллагчдын нийгмийн байдлаа сайжирна. За нөгөө талдаа бол хэрэглэгч одоо эрсдэлгүй аюулгүй ийм хүнс хэрэглэх ихтгэл найдвар бий болно. Одоо ихтгэл үнэмшилтэйгээр хүнсээ одоо худалдаж авах нэ. За чанартай хүнс хэрэглэн эрүүл мэнд нь одоо сайжирна гэсэн. За ажиллагчдын одоо эрүүл мэнд бол ер нь ахуй амьдралыг сайжирна. Өөрөөр хэлэх юм бол байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулснаар оршин тогтнох үндэс нь бол нэмэгдэнэ. Нийгмийн эрүүл мэнд сайжирна, эдийн засаг ер нь бол сайжирна. За нийт хүн амд бас ашиг тустай. Байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулснаар бидний одоо оршин тогтнох гол одоо байгаль орчин маань эрүүл аюулгүй байх нөхцөл бүрдэнэ. Одоо нийтийн эрүүл мэнд бас сайжирна. Ингэснээрээ одоо Монгол Улсын засгийн газраас батлан гаргасан эрүүл Монгол хүнс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо чухал хувь нэмэр болно. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг ингээ харах юм бол аж ахуй зохион байгуулалт маш чухал. За аж ахуйгаа зөв зохион байгуулна. За бүртгэл нотгой баримтыг бол хангалттай бүрдүүлж бүртгэлээ бол бүх шаардлагатай бүртгэлийг хөтлөнө. За энийгээ бол үйл ажиллагаанд даатал болгоно. За даатал болгосноор одоо дотоод хяналт бол энэ дээр нэг хяналт тавьж ажиллана. За ингэснээрээ дараагийн шатны баталгаажуулалт буюу хөндлөнгийн баталгаажуулалтын үйл ажиллагаа эхлүүлэх одоо энэ боломжинд бүрдэж байна. За эндээс бол хэрэглэгч бол одоо бас ашиг тус хүртнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.